Сайн байцгаана. Солонгоо агшнаа. Бүгдээрээ хамтдаа Библиэс нэгэн ишлэлийг олж уншицгаая. Исая 53:5. Хамт уншицгаая. Гэвч гэмт үйлдэлийн маань улмаас тэр хатгагдсан. Хилэнцгийн маань улмаас тэр бяцарч аваа. Амар тайвны маань төлөө түүн дээр гисгэл байж шархаар нь бид эдгэрчээ. Амен. Багш та нарт нэг зураг харуулъя. За. Энэ хоёр хүн юу хийж вэ? Дээр үед хүмүүс гэм нүгэл үйлдээд буруу зүйл хийснээ ухаан гимших үедээ сүм дээр очихдоо бяцхан хургыг мөрөн дээрээ үрээд очдог байсан байна. Тэгээд тэр хургандаа өөрийнхөө бүх гэм нүглийг тохоод тэгээд бурханд дахил өргөдөг байсан байна. Тэгээд тэр хургыг нядлаад цусыг нь урсгаад дахил өргөснөөрөө өөрийнх нь бүх гэм нүгэл уушлагдлаа, цагаатгагдлаа гэж ойлгодог байсан байна. За, энэ дээр Есүсийн зураг байна тийм ээ. Тэгвэл ямар ч гэм зэмгүй Есүс яагаад бидний өмнөөс зовлон эдэлсэн болов? Тэр бидний гэмийг уучлахын тулд зовлон эдэлсэн байна. Бид нар бүгдээрээ гэмтэй учраас бид нар Бурханаас холдсон. Адамаас өвлөгдөн ирсэн гэм нүгэл одоо ч гэсэн биднэрт байдаг учраас Бурхан тэр гэмийг уучлахын тулд өөрийнхөө цорын гац хайртай хүү Есүсийг бидэнд илгээсэн байна. Тэгээд тэр Есүс миний өмнөөс бүх зовлон өөртөө тохон өөртөө үүрсэн байна. Бурхан биднийг үнэхээр их өрөвдөн өршөөж өөрийнхөө цорын ганцгүй Есүсийг бидний төлөө илгээсэн байх нэ. За энэ дээр харах юм бол Ням гариг гэж юм тийм ээ. Ням гариг буюу эзний өдөр Есүс ямар ажлыг хийсэн болов? Есүс илжиг унаад Иерусалим хот руу орж ирсэн. Энэ үед хүмүүс гартаа найзуур модны навч бариад өөрсдийнхөө хувцсыг газарт дэлгээд тэгээд Есүсийг хосана! Хосана! Давидын хүүд хосана гэж түүнийг маш их баяртайгаар угтан авсан байна. За тэгвэл Ням гариг Есүс Иерусалим сүмд орж ирсэн байх нэ. За дараа нь Даваа гарагт Есүс сүмийг цэвэрлсэн гэж юм тийм ээ. Есүс яагаад сүмийг цэвэрлэх болсон юм болов? Залбирлаа өргөх ёстой байсан сүм дотор хүмүүс худалдаа наймаа хийжсэн байгаа. Тагтаа, шовуу, хонь, үхэр, хураг гэд маш олон зүйлийг зарж борлуулдаг худалдаа наймааны газар болгосон учраас Есүс тэр байдлыг хараад маш их уурлаад тэдгээр наймаачдыг сүмээс хөөж гаргасан байгаа. Тэгээд миний гэр бол залбирлын гэр байх ёстой гэж Библиэд бичигдсэн байдаг шүү дээ гэж биднэрт сануулга хэлсэн байна. За тэгвэл Даваа гарагт Есүс сүмийг цэвэрлсэн байна тийм ээ. За Мегмар гарагт мэтгэлцээ гэж байна тийм ээ. Есүс хуулийн багш нар болоод фарисеучуудыг зэмлсэн байна. Яагаад гэвэл тэд нар гаднах байдлаараа үнэхээр мундаг итгэлтэй, үнэхээр мундаг багш нар харагдавч дотор сэтгэлтэй маш их шунал, завхаарлаар дүүрэн хүмүүс байсан учраас Есүс тэднийг зэмлсэн. Есүс тэднэртэй мэтгэлцсэн байх юм, тийм ээ. За, ингээд Мегмар гариг өнгөрөөд за ямар гариг вэ? Лав гариг. Лав гариг болсон чинь хүмүүс ялангуяа фарисеучуд, садукеичуд, хуулийн багш нар Есүсийг алахаар хуйлдаан зохиосон байна. Тэр хуйлдаанд нь Есүсийн 12 дагалдагчийн нэг Юдас бас тэр хуйлдаанд нь оролцсон байна. Тэгээд Юдас Есүсийг тэдэнд барьж өгөхөөр тохиролцоо хийсэн гэж боддоо. За ингээд лав гариг өнгөрөөд пүрэв гариг болсон байна. За пүрэв гаригт Есүс ямар үйлчлэг хийсэн бэ? Есүс баригдахынхаа өмнөх өдөр нь өөрийнхөө шав дагалдагч нартайгаа сүүлийн зоогийг барьсан байна.
талах болоод усан үзмийн шүүс хувааж өгөөд Есүс өөрийнх нь мах ба цусыг дурсан санаа гэж хэлсэн байгаа. Есүс ариун зоогийг хийсэн байх нь тийм ээ. За ингээд хэд төрлөө Баасан гариг. Баасан гарагт Есүс баригдаад загалмай дээр цовдлогдсон нас барсан байна. Хүмүүс Есүсийг доромжилсан боловч Есүс тэднийг уучлсан. Бурхан хүн хоёрын хоорондох харилцааг сэргээхийн төлөө Есүс загалмай дээр нас барсан байх нь. За. Тэгвэл Есүсийн эдэлсэн зовлонд бид нар хэрхэн оролцож чадах вэ нэзүүдээ? Эхлээд чин сэтгэлээсээ миний гмийн төлөө загалмайд цовдлогдсон Есүсийг бодож, Есүсээр дамжуулан өөрийнхөө хайрыг илэрхийлсэн Бурханд талархах хэрэгтэй. Дараа нь Есүсийн эдэлсэн зовлонг дурсаж 7 хоногийн турш гар утасны тоглоомоо багасгаж, телевиз үзэх цагаа багасгаж, найз нартайгаа зугаацж тоглох цагаа багасгаж, аль болох тэдгээрийг хийлгүүгээр төвчээртэйгээр өнгөрүүлэх хэрэгтэй. Тэгвэл та нар ингэж чадах уу найзуудаа? Чадна тийм ээ. Тэгвэл бүгдээрээ хамтдаа энэ цаг мөчид Бурхны өмнө залбирцгаая. Үнэхээр биднийг маш их хайрласандаа өөрийн цорын ганц хүү Есүсийг илгээсэн Бурхан эзэндээ талархъя. Бурхан эзэн минь танд баярлалаа. Ямар ч гэмгүй атлаа. Гэм нүгэлтэд бидний төлөө өөрийнхөө цорын ганц хайртай хүү Есүсийг илгээснээрээ тэр Есүс миний өмнөөс загалмай цовдлогдож, миний өмнөөс нас баран дахин амьдарсан учраас талархаж байна. Үнэхээр бид нар энэ 7 хоногийн турш Есүсийн хайрыг дурсан сансан. Есүсийн бидэнд зориулсан үйлчлэлийг дурсан сансан. Тийм цаг мөч байхад таацлаач. Бид нар таны хайранд илүү их талархсан 7 хоног байлгаж өгөөч. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Бүгдээрээ эх 7 хоногийн турш Бурхны хайранд талархсан 7 хоног байв. Бүгдээрээ дараагийн 7 хоног уулзцгаая. Баяртай.